Зохиолч Д. Урайхай Тугалын зүүд. Намар оройн зэврэгэн салхины гунигалангүй, ямар нэгээс хагацсангүй, ямар нэгэд хоргодонгүй цэвэлт зөөр үлээлтээр хээр талын хялганы толгой айс айсхнаа тонголзоно. Өхөр сүрэг салхи сүрэн сүлэн шингэрсэн өвсний оройг хилээрээ яруу ярухнаар ороон зулгааж нам гөмхний шаргалтах динжийн бэлээр бэлчин өгсөх агаад хамрынхан сартгарлуу шурган алдаж үсчиж уйлыг нь үзэн залхаах зарцаа дэвхэргүүдэд дургуулгих мэт эврээ байн байн сэжин сүүлээ шарвна. Айлууд намаржаалжээ. Гаднаа нарны зайхур агууртай. Үүдэндээ цоо шөнөхийн хятад мотоцикл зоогоостой. Нэг том цагаан гэрийн баруунтай жалханд хідэн тугал өвс гоочлох нь гоочлон, мөөрх нь мөөрөн, мөргөлдөх нь мөргөлдөн явсаар бараа далдарлаа. Харин хашаанд өнөө өглөө ганцааранган зориуд уйж үлдээсэн тойр биетэй хүрэн тугал хашааныхаа шургаагт бөөрөө наан хэдийгээр элчин харсан ч нойр хүргэн их бага удийн нарны элчин зохиулсан мэт дөрвөн хөлөө таатаах нойр сул тараалхан унтаж хэвтэв. Тугал сармуусаа чичв татав анивчин жихээ уй уй дэлдэг хөдөлгөн хаяа нэг нүд зохихыг нь эргэнүүлэн гоочлох ялаа батханд тавгүйрхах мэт сүүлээ моргинуулж жийсэн хөлөө атгас татгас хийлгэх нь нойрон дундаа нэг хачин зүүд зүүдэлж хэвтээ ажээ. Зүүд нь огт зүүдэлж байгаагүй сонин зүүд байв. Нэгэн эдэр насны бөгөөд лагшин дүр гойд үзэгслэнд нүднийх нь харц их гал мэтэлчлэг их усан мэт дүлгөөн хүн тугал руу ирээд ихэд эцэж алжаасан хүслэнгийн туйлд хэсэгдэн шаналсан царайтай. Чи намайг унуулаад явахгүй юу гэж гуйн өгүүлв. Тугал би морь биш шүү дээ гэв. Надад заавал морины хэрэггүй. Дайралтсандаа л хүлд үржлэхэд болно. Чи эцчгээ юу? Хүл минь урагш зөөгтгөө боллоо. Би одоо даанч бэлчээр битгүү байна л та. Чамайг даахгүй. Ядаж бируусан бол. Чи өөрөө бодохдоо л даахгүй гэж бодоод байна л та. Даана гэж бодвол намайг даахад амархан л та. Чи өхөр малаа яасан юм? Над шиг тугал чамд байхгүй юм уу? Надад өхөр тугал аль нь ч байхгүй. Би хов хоосон хүн. Надад юу ч байхгүй. Чи хаачих гэж байгаа юм? Би хол явах юм. Хаашаа? Урагшаа, дээшээ. Тэнд юу байгаа юм? Юм бүгд. Өвс, ус, амьтад, бусад бүх юм. Тугал байгаа. Тугал хүн, ялаа, шувуу нэг нь нөгөөгүйгээр байдаггүй бүх амьтан байгаа. Муусан ялаанууд ч дэмий амьтад даа. Тэд чиний ээж шүү дээ. Миний ээж бэлчээртэй яваа. Би ч чиний ээж. Мэм чинь хаана байгаа юм? Хөхөд чинь мэдэгдэнэ. Эвэр чинь, мөргөлдөхөөр чинь харагдана. Би унтмаар байна. Зөндөө унтмаар. Босолтоо намайг унтуулаад тэртээ тэрхөх ууланд хүргээд өг. Тийшээ чи очиж яах юм? Тэнд нэгэн их цагалгар мод буй гин. Тэр модны доор би уужид сууж хүслээ гүйцэлдүүлэхийг хүснэ. Хатууг төвчиж хамаг амтныг гаслан зовлонгийн язгуураас хахацаах хутаг олохыг хүснэ. Найд голтий тоод цагийг эзлэх хугацаанд тийм тоот амтан нугуудын тун тус бүтээн үйлдэнгээ надад унаа болж ачилсны чинь буйныг төгс дэлгэрүүлэн зохиоё. Тугал тэр хүний өвөр одмоор санагдаж даруй нуруугаа толсон мордуулаад замд тэмцэв. Нэгэн үзэхнээ урд хожид огт ис үдсэн сонин газар иржээ. Энэ гол юун гол юм гэж асуулаа. Энэ гол уй занаа мөрөн. Тэр мод бод мод. Би их ядарчээ. Чамааг унуулж хол газар тууснаар их ундаасчээ. Ижээ минь мөөрөх дууллаа. Бэлчээрээсээ эцэж зэлэндээ ирж байх шиг байна. Буцъя даа. Халуун сүүгээ цайлгилж цангаагаа тайлмаар байна. Цангаа ч мөтгөн аяндаа тайлагднаа. Чиний зүдэрсэн ундаасны өр гадаад далайн ус хэдий тоотой дуслаас бүтсэн төдий тоогоор үржиж төдий тоот галавт цангааг чинь тайлна. За буцтаа. Чиний нэр хин юм? Сэдэд Радна. Хаанхын хүн юм чи Сэдэд Радна?
энтхэг нутгийн шагжаа өмгийн. Тугалын чихэнд энтхэг нутгийн шагжаа өмгийн гэсэн үгс хальт сонсдоод өнөө хүний гайхамшигт үзэгсэлэн лагшин дүр огторгойн гэрэлд нийлэн уусах мэт гинэт үл үзэгдэн замхарлаа. Нар огторгойд голлож тугалын нурууг намрын шарнаар гэлтгүй халуу ойргуулж нэлхийн хонгор өдрүүдэд ижийнхээ бөөрн наалтан хэвтээгээс ялгаагүй таатай жаргалтай байвч ам ихэд ангаж ижийнхээ мемийг гуд хөхөж сүүгээ залгилмаар ундаасна. Ингээд сүүгээ хөхөөр мөртөл ижийн дэлэнгээ дааж ядан шогссоор бэлчээрээсээ хотолж шүүс хансан жимсний хонгорцог шиг чинэж цараасан хөхөө амийг нь дүүргэн өмхүүлв. Аавд ханамгүй амнаасаа салхамгүй амтд сүү сар садран эвлэж эхлэхэд амьсгаа завсаргүй хов сорон үлгэж зогсдол гэнэт хаан ихтэйгээс эзэн сүүдэр мэт сүүтэг бүртэлцэн ойрцоор дэрэгдэн хурч ирээд хүзүүчнээс нь хүчтэй угц татлаа. Тугал ижийнхээ хөх рүү чадлаараа зүтгэн амаар нь дүүрэн садрах сүүнээсээ уруул хилээ өчүүхэнд салахыг үл хүсгийн хэрээр нүд тас аниатай урагшаа ээжийнхээ дэлэн лүү улам хүчлэн тэмүүлж амнаас нь юу юугүй сугран алдан гулсах хөхөө улам шунангуй шов сорон сүүнийхээ хөөсийг хошуу амаа цайртал сахруулан дэлэнгээ нудажтал эзний гар өмнөхөөсөө бүр хүчтэй угцран татлаа. Тугал бүндгүсхийн зочиж нойрмгоор чихээ дэлдэг хөдөлгөөд тас хамхаастай хэвцэн зовхоо арайхийн нээлээ. Зүү дүрглээ. Тугалын эзэн тугалын хүзөвчнээс бэрэлхаг үсэрхэг бахим гараараа хүчтэй гуд татан өдийн наранд ээгдэж илтсэн хонлоо руу пид хийтэл чанга алгадав. Тугал бослоо. Эзэн тугалыг хөтөлж явсаар хашаанаас гаргаад хаа нэг хүйтэн шуургатай шөнөөр оруулж хашдаг тугалын бүнзний үүдэнд авчирч уйлаа. Бүнзний үүдэнд эзнээс нь хахь өөр нэг хачин хүн зогсож харагдлаа. Тугал дотроо хачин хүн, урд нь нүдэндээ огт үзэж байгаагүй шинэ хүн, хачин юм, зүүд үргэлжилж байгаа юм болов уу гэсэн шүү юм бодов. Тугал сайн харлаа. Зүүд үргэлжлээгүй нойрноосоо бүрэн сэрсэн байгаа ажээ. Бүнзний үүдэнд хоёр хүн байгаагийн нэг нь өөрийнх нь эзэн яг дүрээрээ, харин нөгөө нь шал өөр хүн. Үнэхээр огт үзээгүй өөр хүн байлаа. Тугал ихэд гайхлаа. Ямар хачин хүн бас байдаг байна аа. Хачин гайхмаар шар ус, хачин гайхмаар хамар, бас гайхмаар нүд, зуны ногоо шиг ногоон чим шиг, эсвэл голын чулуу шиг хөх чим шиг, тэгээд ийм хачин хувцас, малхай өмд гутал. Тугалт хамгаас хачин санагдсан юм нь хачин хүн нүднээсээ ямар нэг жигтэй сони юм, нар халтчин гэлвсэн нэг гэлаа юм хуулан авах шиг болтол цаанаас нь зохиоч үл хөдлөхөн ажигч бас тугалын арьс үснээс ямар нэгийг эрэлхийлэх мэт бүхэл биеийг нь нэгжин ширтэгч өнөөх зуны ногооч шиг голын чулууч шиг нүдний харцсан байлаа. Тэр харцтай тугалын харц хальт тулгарууд хүлэн өөрийн мэдлгүй чичрэн сүхэрхүү альдав. Тугал бүр их гайхлаа. Хачин юм, юр таарч байгаагүй хачин хүн. Нэг л биш, харь шинэ хүн. Тугалын пүнз рүү дахиад нэг хүн нэмж ирлээ. Хачин хүн тугалын эзэнд нэг юм хэлв. Сая ирсэн хүн хэд хэрэгтэй вэ гэж асууж байна гэв. Тугалын эзэн нэг тоо хэллээ. Ардаа 2-3 тэгтээ тоо. Хачин хүн тугалын нуруу хандлаг энэ тэнд нь аяархан тэмччин дарж үзээд гараа түргэн татаж гадуур халааснасаа дөрвөлжин өгсөн цасан цагаан жижигхэн алчуур гаргаж гараа арчив. Тэгээд дотуур халаасаа сэм ухан нилээн элж халцарсан зузаан хэтвчээ чирэх мэт суглан гаргаж ирээд хэсэг бодлогошсноо тугалын эзэнд хэдэн үг хэлв. Тугалын эзэн толгой сэгсэрлээ. Хачин хүн хэтвчээ дэлгэхлээ. Хуруунууд нь ямар нэг юм чимхэн, эмрэн, хараа мөөхүү юм тэмтчин тоолох мэдчигтэй хурдан хөдлөлөө. Тугалын эзэнд юу ч юм нэг юм сар байлаа. Тугалын эзэн жигтэй баяртайгаар элэг мэхийн баярлаа гэд хид тонгоолцов. Хачин хүн хэд хэдэн юм хэллээ.
Хачин хүнийг дагаж яваа хүн. Энэ хүн ингэж хэлж байна. Авгай маань туглын мах их хүсч байна. Монгол туглын мах их амттай сайхан. Авгай их дуртай, их баярлаа гэж байна гэв. Туглын эзэн дахиад л элэг мэхэлсэн толгойгоо хідэнтэй тонгос хийлгэв. Тугал пүнснийхээ үдэнд хэвтгэхээр урт хоёр хөлөө газар өвдгөлтөл эзэн хөзөвчнээс нь дахиад угзран гуйруу нүшиглэн босголоо. Тугал босоод яагаа чим ээждээ мөөр цангаж буй амруугаа сүүгээ залгимаар санагдаад нэг аяархан мөртөл эзэн пүнзрөө хөтлөн орууллаа. Пүнсний бүрхий рүү дотогшлоо төдий удалгүй туглын дух руу яг цохроо нь ямар нэг хүнд нүсэр хүүтэн юм л өсөхийн буухгүй. Туглын чирэг чанга дөрөн хөлт орхноо мэдээ алдран өөрийн ирэхгүй гуйган гангаснаа бие даатж ис чадан газарт тэрэлээ. Тугал юу ч үсгээ боллоо. Мэдээ тасарч буй мах өдийнх нь хаа нэгтээ магадгүй хийгдэх хэрлэгийнх нь дээх нүур эсвэл игэм хоолойных нь доох нүур тэр хавьд арьсан ярагдан сэрүү оргих шиг болоод тэрлүү нь ямар нэг хурц цог мэд час халуун юм хачин хурднаар чив чимээгүй шуурхийг нэвтрээд арьсыг нь ширтгээлэн зүсэг шиг дуулцснаа цаашаа дотогшоо хаа нэгтээ нууцлаг гүнлүү. Түрүүн зүүдэндээ өнөө Сэдэд Раднаа нэрт сайхан хүнийг хүргэж өгсөн алс руу ухасхийн довтлох шиг. Тэгээд цаашаа улам яаруу, улам шаргуу, хоромж зогсолгүй шунган зүтгэн там том мэдрэгчдэг шиг санагдаад түтхэн юу ч мэдрэхээ, юу ч мэдхээ, юу ч санагдхаа болчихлоо. Харин юу ч харагдахгүй хав харанхуйд түрүүний зүүд үргэлжиллээ. Шагжаа өмгийн Сэдэд Раднаа нэрт хурж ирээд за цогтоо урагшаа дээшээ явъя. Намайг унуулаач гэв. Тугал дуулууртаяа хэвтэж өгөөд унууллаа. Сэдэд Раднаа түрүүчийн шигээ хүнд бус жигтэй хөнгөн нуруунд дээр нь хүн яваа бос шувууны үд цэцгийн дэлбээ салхи хоосон агаар нарны туяанаас өөр юм тээгдээгүй мэт санагдахаар хөнгөн болчихсон. Эд зуны тэргэл улаанаар ээх мэт дээрээс ч доороос ч халуун төгнүүлэх хажээ. Туглыг өнөгч хүн бид ирлээ гэв. Тугал нүдээ бүлтийн үзүүл зөөргүй тансаг анхилхан өнөрт уран хонгор салхи сэвшиж хушуу ам нь хизээж хурч үзээгүй илб рүү зөөлөн өвс ногоо халиуран найгаж жихэн нэгээхэн сонсож дуулаагүй яруу уран дууч шувууд донгодож уух амсхан бүүхэл хараад л ангаа цангаа нь ижийнхээ уураг сүг цадтлаа залгилсан мэт тайлагдах аршаанд тунхлаг ус мөрд замд тосон мэлтэлсэн ор амгалангийн огтед газар орон байх үед өнөгч хүн дахин бид ирлээ гэд нуруунаас нь сэвхийн буугаад өг залхан өгүүлэхээр өмнө нь нэрч зогсвол найд голтоо тоот наран өөд харсан мэт нүдэн гэлбаад игцлэн харж ис чадлаа. Туглын эзэн туглынхаа арьсыг сурмаг дадамгаар шав өвчөж тарах хүч суух яагаа ч үгүй улцгар ягаа махыг нь дор нь мөчлөөд ясыг нь шулж гарлаа. Ажлаа дуусгаад хачин хүний бэлдэж авчирсан уутанд савлаж гой өндөр барилгын зураг тийцтэй үүргэвчэнд нь түнхий тэлж гарт нь бариулж өглөө. Хачин хүн малгайгаа духнаасаа үл хэлэх сүхэн махны эзэнд өчүүхэн мишээснээ та их тус боллоо баярлаа мартахгүй гэж дэрэгдэх дагуулаараа хэлмэрчүүлсэн махны эзэн ирээлэлгүй хүрээд ирээрээ гэж хариу найрсан хэлээд гарыг нь халуунаар түрүүн гартаа атгсан өнөө юмыг атгсан шигээ чанга гэгчин атглаа.